Энэ Чингис хаан музей бол өөрөө маш олон ашиг бүгдэлтэй гэж бид нар үзэж байгаа. 2019 онд одоогийн ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа энэ музейг нээж бас тухайн үед бас нэлээд олон түмний бас 300 янз бүрийн ойлголтууд бид нар байсан. Монголчууд бид нар Монгол залуучууд, Монгол инженерүүд, Монголын одоо эрдэмтэн судлаачид монголчууд бид нар үндснээрээ нийлж энэ том бүтээн байгуулалтуудыг ингэж хийж чадсан гэж үзэж байгаа. Олон хүмүүсийн оюуны, олон хүмүүсийн цаг зав, олон хүмүүсийн ур ухаан орж иж энэ одоо музей нээлттэй хийж байгаа юм. Энэ музей бол монголчууд бид нарын бас энэ Чингис хааныхаа дэгшойд 860 жилийн дэгшойд барьж байгаа том бэлэг төдийгүй монголчууд бид нарын хувьд, Монголын хувьд өнөөгийн 21-р зуунд стандартын шаардлага хангасан цаашдаа ард иргэд залуу хойч үе соён гэгэрүүлэх ийм том одоо бүтээн байгуулалт болсон гэдгийг та бүхэн онцолж хэлхийг хүсэж байна. Үнэхээр энэ музейг одоо дэглэх, энэ музейн сан хөмөргийг бүрдүүлэхэд бол бас олон орны эрдэмтэн судлаачид, олон орны засгийн газар, олон одоо түүх соёлын мэрэгчлэн эрдэмтэд, за олон одоо музей байгууллагууд бас бид нартай хамтарч ажилласан. За үүнийг одоо энэ музейг одоо ингэж өнөөдөр ард иргэдэд үзүүлэх хэмжээний том бүтээн байгуулалтанд оролцсон нийт одоо хүмүүс бас талархал илэрхийлээ. Мөн одоо тэр бид нартай хамтарч ажилласан гадна дотны бүх түншүүдтэй бас талархлыг илэрхийлж байна. Үнэхээр энэ өнөөдрийн энэ одоо Чингис хаан хаад язгууртны музей маргааш ингээд нээлттэй хийгээд олон түмэн орж үзээд монголчууд бид нар их түүхээрээ эзэн хаанаараа өвөг дээдсээрээ бахархах монголчууд бид нар бас энэ дэлхийн хүндрэлтний түүхэнд хүндрэлтний соёлын өвд ямар том одоо гавьяа байгуулсан гэдгээ Монголын ард түмэн, Монголын залуучууд манай хойч үеийнхэн бас бахархах гэж ингэж үзэж байгаа. Үнэхээр ийм хэмжээний зүйлийг бид нар бас босхийг хүсэж амаргүй одоо энэ цаг үе, цар тахлын үед ч гэсэн энэ том бүтээн байгуулалтыг бас хийж бүтээлээ гэдгийг та бүхэндээ хэлье.